аспирин уухаар цус шингэрдэг гэдэг ийм ойлголттой байдаг. Яг жинхэнэ юмн дээр бол аспириныг уугаад цус шингэрж байгаа юм бол биш. Аспириныг ууснараа цус бүлэгнэлт багасж байгаа байна. Тэрнээс хэн нэгэн сонссноор илэг иддэг, цус уудаг, эсвэл төмөр уудаг ч гэдэг юм уу. Дураараа эмчилгээ хийх нь цус багталтынхаа шалтгааныг бүдгүүлээд тууштай эмчилгээ авах боломжийг дууруулж өгдөг. Дахин цусны шинжилгээ нь цусны хавдруудын үед өөрчлөлт гардаг учраас цусны шинжилгээнд цагаан эсийн тоо цөөрөх, ялцын тоо цөөрөх, шалтгаангүй цус багдах шинжүүд илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж асуудлаа шийдвэрлэх нь зөв байна. За цус багдалт гэдэг нь захын цусны дулаан эсийн тоо, гемоглобины хэмжээ буурсантай холбоотой үүсэж байгаа хам шинжийг хэлж байгаа. За цус багдалт бол дэлхийн нийтэд маш өргөн тохиолддог эмгэг байгаа. За энэ нь ерөнхийдөө 4 шалтгаантай. Тэрнээс хамгийн илбэг тохиолддог нь төмөр төтөвжийн цус багдалт. За төмөр төтөвжийн цус багдалт нь гол төлөв бага насны хүүхдүүд, за дээр нь түрэх насны эмэгтэйчүүд, за мөн ходоод эзний замын эмэгтэй хүмүүст илбэг тохиолддог. Илрэх шинж бол юу байх вэ гэхээр цус багдалтын шинжийг бол хүмүүс маш сайн мэддэг. Цайж цанхын, толгой эргэн, чих шууган, нүд ирээлжлэн. Гол нь шинжилгээгээр ямар хэлбэрийн цус багдалт вэ гэдгээ тогтоосны дараа эмчилгээгээ шийдвэрлэх нь зүйтэй байдаг. Тэрнээс хэн нэгэн сонссноор илэг иддэг, цус уудаг, эсвэл төмөр уудаг ч гэдэг юм уу. Дураараа эмчилгээ хийх нь цус багдалтынхаа шалтгааныг бүдгүүлээд тууштай эмчилгээ авах боломжийг дууруулж өгдөг. Иймд та бүхэн өөрсдөө эсвэл хүүхдэд чинь цус багдалтын шинж илэрч байгаа, байж магадгүй гэж үзэж байгаа тохиолдолд ядарч захын цусны шинжилгээг өгүүлээд цусны эмчид хандд асуудлаа шийдвэрлэх нэ. Ихэнх өрхийн эмнэлгүүд болон ерөнхий мэргэжлийн эмч нар маань төмөр төтөвжийн цус багдалтын онцлогоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэх боломжтой. Үнэхээр энэ шалтгаан нь олдохгүй байгаа, эмчилгээний үр дүн муутай байгаа санагдаж байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь зөв байна. Цус багдалтын гол шалтгааныг хүмүүс юу гэж боддог вэ гэхээр цус гойжсноос л цус багддаг гэж боддог. Тэгтэл цус гойжоогүй мөртлөө бас цус багдах тохиолдлууд байна. Тэгэхээр цус гойжоогүй буюу өөрсдөө чинь мэдж байгаагаар ямар нэгэн шалтгаангүйгээр цус багдалт болсон. Эсвэл захын цусны шинжилгээг санамсаргүй өгтөл ямар нэгэн өөрчлөлт илэрсэн гэдэг мэдээг эмч өөрчилж өгсөн бол цусны эмчтэй хандаж асуудлаа шийдвэрлэх нэ гэсэн. За дараа нь цусны эмгэгүүдийн үед илэрдэг түгээмэл шинжүүдийн нэг нь хамраас цус гойжих. За энэ нь хамраас цус гойжих нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээр шалтгаан нь ялангуяа артерийн даралт ихсдэг хүмүүст даралтаас дэвсвэрлэхгүйгээс судас тасраа цус гойжих болж болно. Тэгэхээр хамраас цус гойжсон болгоныг цусны эмгэг гэж үзэхгүй нэ. За бага насны хүүхдүүдэд хамраа ухдаг, хамар гэмтцэн, магадгүй агаарын хуур орчноос болоод салстын өөрчлөлт явагдсан байгаа үед хамраас цус гойждог. Тэгэхээр хамраас цус гойжж байгаа тохиолдолд юун төрөнд шинжилгээг өгөх нь хэрвээ цусны талаас ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж үзэж байгаа бол хамрын салстаа шалгуулах нэ. Ер нь бол хамрыг хамгийн хөдөлгөөн багтай мэт харагддаг боловч хамгийн хөдөлдөг хэсэг бол хамар гэдэг юм байна. Тэгэхээр хамрын салстын гэмтэл байгаа тохиолдолд магадгүй хамрын салстын судасны өөрчлөлт байгаа тохиолдолд эсвэл хүүхдүүд хамраа угсаар байгаа тэнцэн шарх үсгээ товх тогтооцсон байгаа тохиолдолд үе хамраас цус гойжих шинж гарах нэ. Тэгэхээр зайлшгүй цусны өвчний шинж бас энэ биш байх талтай. За аспирин бол өөрөө өрөвслийн эсрэг үйлдэлтэй юм. Өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд яг энэ өрөвслийн эсрэг үйлдэлээ үзүүлнэ. Бага тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд тромбоцитийн үйл ажиллагааг саатуулах нөлөөг үзүүлснээрээ цус бүлэгнэлтийг багасгах үйлдэл үзүүлдэг юм байна. Тэгэхээр нийт ард түмний нийтлэг хүмүүсийн дунд байгаа ойлголт нь аспирин уухаар цус шингэрдэг гэдэг ийм ойлголттой байдаг. Яг жинхэнэ юмн дээр бол аспириныг уугаад цус шингэрж байгаа юм бол биш. Аспириныг ууснараа цус бүлэгнэлт багасж байгаа байна. Тэгэхээр хэтэрхий их доз хэтрүүлсэн удаан хугацаанд ууж байгаа тохиолдолд цусны бүлэгнэлт буурсантай холбоотойгоор аспиринтай холбоотой цус гойжлтууд цус шүүрэх байдлаар ажиглагдана. Тэгтэл аспириныг бид нар ямар тохиолдолд зайлшгүй уух ёстой вэ гэхээр
цусны бүлгэнэлтийг идэвхжүүлсэн бүх өвчнүүд. За тэгэхээр цусны бүлгэнэлт идэвхжиж болох юм ямар өвчнүүд байх вэ гэхээр зүрх судасны эмгэгүүд, тархины судасны эмгэгүүд, хавдрууд, за архаг өрөвсөлт өвчнүүд, таргалалт, жихрийн шижингээ ингээд бүхий л өвчний үед зүрхний шигдээс ч гэдэг юм. Ийм бүхий л өвчний үед одоо цусн дах ялтас эс идэвхждэг. Ялтас эс маань өөрөө ямар үйлдэлтэй вэ гэхээр судас тасарсан тохиолдолд судасны ханан дээр суугаад бөөгнөрл үүлгээд алдаж байгаа цусыг тогтоох үйлдэлийг үзүүлдэг. Тэгэхээр энэ тэр судас тасарсан тохиолдолд цус ялтсууд бөөгнөрөх үйл ажиллагааг аспирин саатуулснараа цус бүлгэнэлтийг багасгах нөлөө үзүүлдэг. Тэгэхээр саяны миний нэрлсэн зүрх судасны эмгэгтэй, стенокардитай, бахта гэж ярьдаг тийм. Эсвэл ишмитэй, эсвэл тархинд одоо юу гэдэг цус хомсролын цус харуулт өгсөн, магадгүй судасны хатууралтай, жихрийн шижинтэй, бусад архаг өвчтэй олон эмгэгийн үед цус бүлгэнэлт идэвхждэг учраас тэр бүлгэнэлтийг бууруулах зорилгоор аспириныг бага тунгаар уухыг зөвлөдөг. Тэгэхээр саяны судасны эрсдэлтэй хүмүүс бол аспириныг байн уух нь. Аспириныг зогсоох уу, яах вэ гэдгийг юугаар шийдэх вэ гэхээр эмгэлзүүд илэрч байгаа шинжүүд магадгүй аспирин болон саяны тэр цус бүлгэнэлтийг бууруулах үйлдэлтэй эмүүдийг хэрэглэж байхад хамраас цус гарах, шүднээс цус шүүрэх, арьсан дээгүүр толготой хөхрөлтөй магадгүй цусан туралтууд гарах, шээсний өнгө өөрчлөгдөх зэрэг өөрчлөлтүүд илэрчээвэл эмчид хандаж эмчилгээг зогсоох эсрэг шийднэ. Цусны эмгэгүүдээс дараагийн элбэг тохиолдог эмгэгүүд нь бол цусны хавдруудын асуудал байгаа. За цусны хавдрууд бол архаг болон зочмог гэсэн хоёр төрлийн байна. Архаг хавдруудын үед бол төдийлөн шинж тэмдэг илэрдэг учраас гол төлөв захын цусны шинжилгээнд өөрчлөлт үлэрснээр эмнэлэгт хандах болдог. За зочмог хавдруудын үед бол шинжүүд нь арай тодорхой илэрдэг. Шалтгаангүй цус багдах, цус гойжих, халдвар төртөх, магадгүй элэг дэлүү томрох, эсвэл тунгалгын мөчрхай томрох байдлаар одоо шинжүүд өвчтөнд элбэг илэрдэг байна. За цус бол ясан дотроо үүсээд судсаараа тархаад бүх эд эрхтэнд очиж байгаа болохоор цусны хавдруудын үед илэрдэг өвөрмөц шинж гэж бол байдгүй. Голдуу ерөнхий шинжээр ядрах, сулдах, бие арзаах юм уу халуураад байгаа юм шиг санагдах, турах, эцэх. За тэгээд нэлээд одоо өвчин газар авч цус үүсэл дарангуул үдээр тохиолдолд цус багдах, цус гойжих, халдвар төртөх, магадгүй элэг дэлүү тунгалгын булчирхай томрох шинжүүд илэрдэг. Тэгэхээр энэ элэг дэлүү томрох, булчирхай томрох, цус багдах, цус гойжих, халдвар төртгцэн энэ тохиолдлуудад эмч хандна гэдэг бол үнэхээр одоо нэлээд хожим шатанда цусны эмгэгүүд онцлогдох нөхцөл болдог байна. Ихэнх үедээ бол өөрчлөлт нэг гардаггүй. Харин эхнээсээ захын цусны шинжилгээнд цусны хавдруудын үед өөрчлөлт гардаг учраас цусны шинжилгээнд цагаан эсийн тоо цөөрөх, ялцын тоо цөөрөх, шалтгаангүй цус багдах шинжүүд илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж асуудлаа шийдвэрлэх нь зөв байна.